Бидний нэг онцгой дэлхийн төрийн бас байгууллага маань албан ёсоор тамга тэмдэг бичиг баримтаа гардж авлаа. G-сая Улаанбаатар салбар байгууллагаас мөн өнөөдөр G-сая Улаанбаатар салбар байгууллагатай хамтын ажиллагааны сарамжт бичигт гар үсэг зурлаа. За G-сая Улаанбаатар салбар 2020 онд S1 төслийг эхлүүлж байсан. Төслийн санаа бол ерөөсөө яг энэ чиглэлийн аутизмын хүрээний эмгэг гэж ярьдаг. Одоо бол бас хүүхдүүдийн хөгжлийн илүү ялгаатай байдлыг судалж байна. Энэ чиглэл рүү анхаарсан төсөл хөтөлбөр явагддаг. Яг чиглэсэн нарийн эмчнэр байдаг, онцлогооны төвч байдаг. Ийм орхигдсон юм сэдв шахуу байсан. Бид нар энэ төслийг бол нэлээд өргөн хүрээтэй төслийн судалгааны бичиг баримт боловсруулж нэлээд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төслийн баг амжилттай хийж өгч ирсэн. Тэгээ өнөөдөр энэ төсөл маань ингээд албан ёсоор боожоод ингээд дараа төрийн бас байгууллага хэлтэй явж байгаа ялтай байна. G-сая Улаанбаатар салбар байгууллагын 2026 оны 4-р сарын 2-ны өдөр зөвлөлийн хурлын шийдвэрээр S1 төслийг одоо төрийн бас байгууллага болох шийдвэр гарсан. Цаашид аутизмыг нийгэмд ойлгуулах, аутизмтай хүүхдүүдийг дэмжих одоо энэ төрлийг одоо контент сурчлагын маркетингийг хийхэд энэ бидний нэг онцгой төрийн бас байгууллагыг та бүхэн дэмжиж ажиллахыг хүсэж байна. Тэгээд G-сая Улаанбаатар салбар байгуулсан энэ төрийн бас байгууллагыг дэмжиж ажиллана. Амжилт хүсье. За энэ төсөл маань өнөөдөр бидний нэг онцгой дэлхийн нийгэмд өөрчлөх төрийн бас байгууллага болоо салбар байгууллага болоод гарч байгаад нь маш их баяртай байна. Тэгээд аутизмыг таниулах энэ том үйлсэд хувь нэмрээ оруулахаар нэгэн шин төрийн бас байгууллага хэллээ.